За Дорнод аймгийн халах суманд бүгд найрамдах Солонгос улсын КОИКА олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар загвар аж ахуйг байгуулсан байна. Энэхүү загвар аж ахуйтай хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд сэргэлэн танилцсан байна. Энд үр тариалах, мах сүүний чиглэлээр эрчимчсэн аж ахуй эрхлэх боломж нэгтлээ. 2016 онд тус загвар аж ахуйг хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамд хүлээлгэж өгсөн байна. Энэ оны 1-р сараас эхлэн яамнаас ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа юм. Халах гол загвар аж ахуйн махны чиглэлийн 100 мөхрийн байр, сүүний чиглэлийн 25 мөхрийн байртай. Мөн 750 м2 хүлэмжийн аж ахуйтай 150 га газар тариалан эрхлэх боломжтой юм. Тодруулж хэлбэл 150 га газрыг усалгааны бүрэн системд холбожээ. Усалгааны системд бүрэн холбогдсон учраас үрийн аж ахуйг эрхлэх төлөвлөгөөг гаргасан байна. Энэ үрээ Дорнотын энэ халах гол сумд үйл ажиллагаа явуулж байгаа. Аж ахуйн нэгжид үр нийлүүлэх, үрээр хангах ийм үйл ажиллагаа явуулна гэж тооцож байгаа. За мөн энэ төсөл КОИКА байгууллагын санхүүжилтийн хүрээнд 60 махны чиглэлийн үхрийг нийлүүлсэн байж байгаа. За мөн энийг бид нар 1-р үеийн цэвэр үхэр үржүүлэхээр ажиллаж байна. Энэхүү загвар аж ахуйг эрхэлснээр халах сумыг мах сүүгээр хангах бүрэн боломжтой гинэ. Цаашлаад алслагдсан сумдыг ч хүнс ногоогоор хангах бололцоотой юм. Одоогоор 80 гаруй үхрийг маллаж байна. Улсын өмч олон жилийн дарагдсан, ашиглалтгүй, өмчлөлгүй, тоногдсон, эвдэрсэн, одоо та бүхэн зургийг харж байгаа ийм л хариуцлагагүй нөхцөл байдал байгаа юм л да. Тэгээ одоо энийг хот руу татаж аваач засаж сэлбэж газар тариаланчтай хүрэх ёстой. Энэ хичнээн сая төгрөгийн хөрөнгө. Улаанбаатар сэлэн газар тариалангийн бүс нутагт олддоггүй. Хамгийн сайн тоног хөрөмжүүд өнөөдөр энд ирчээд ингээд ямар ч ашиглахгүй хардаад эвдэрлэгэнтэл болоод ингээд төрийн ийм хөмж хөрөнгө үнгүүдэд өргөддөд байж байгаа юм үзлээ л. Тэгээ нэг өнөөдөр наашаа бид нэр явдаг бас гол зорилго бол энэ 90 газар дээр нэг үзье. Тоолго тооцсон манайхан хийцэн байгаа юм байна. Тэгээ газар дээр бүх юм үзээд Улаанбаатар хот руу татах шийдвэр гаргаж байна. Халах голын бүс нутагт газар тариалангийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх шаардлага байгаа. Мөн тижээлийн үйлдвэр байгуулах, түүндээ түшиглэн мах сүүний эрчимцэн мал аж ахуйг эрхлэх, махны боловсруулах үйлдвэр байгуулах боломжтой юм. Баян хушуу нөмөргийн бомтуудаар урт хүршийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах зорилтыг ч тавиад байгаа юм а. Дорнод аймгаас Саран цэцэг Батболд сурвалжллаа.